За Намчин төвийн 5-1 гэж. За Тамжид Чимба шүү дээ тийм ээ. Тамжид Чимба. Намчин гэдэг чинь Тамжид Чимба биш үү тийм ээ. За Намчин төвийн 5-ны нийдэ гэж. За хоёр янз байдаг. Сангатан парчинжийн тэгчин нөө гэж. За тийм болгоолыг бүтээхийн арга нь бол хоёр бөгөөд нууц тарин болон чандад хүрэхүйн их хөлгөн болоо гэж. За их хөлгөн хоёр байна. Намчин төвийн 5 бол ер нь их хөлгөн л дөө тэгчин. Тэгчин дотроо санг дорж тэвг тийм ээ. Тийм нэг бол барайв дорж тэвг жүү парчин тэвг гэж хорвоо байгаа шүү тийм ээ. Санг дорж тэвгтэн. За пард чимбийн доён тэгчин гэж хоёр байна. За дээний жэв чимбүүн чойгордууд үүтэй. За тэр хоёр нь их төрлөхүйтний номын хүрээнд багтах бөгөөд их төрлөхүйтэн нь их нэгүүлсэн үнгийн бусдын эрхэнд болсноор урвснаар гэж тийм да их нэгүүлсэнгүй бусдын эрхэнд урвснаар амьтны зовлон бүгдийг барж үлдэхийн тулд бурхныг олгодохуун дүүлдээд чиндүг гэж. За 6 чандад хүрхүй болон 2 зэрэг тэргүүтэн дор сурцдаг мөний тулд буюу бодмөрийн зулаас өөрийн үндсэнд байгаа зовлонгоор аль нэгэн бусдын зовлон бүхнийг үнэнхүү барахыг бүхнээс хүссэн төрлөхүйтэн тэр нь дээд мөн болоо хэмээн зарлигсан хийгээд төрлөхүйтэн тэрээр бодийг бүтээхийн арганд чандад хүрхүй болон тарин хуйлан хойноос номлохын тулд болоо гэж. За энэ юм тийм Намчин төвийн 5 бол 2 байна. Сангатан паршин тэгж. Тэр хоёр нь жэв чимбүүн чоогор дүүлнэ гэж. За жэв чимбүү гэж ямар хүнийг хэлэх вэ гэхдээ тэр нин чимбүү шаваандаж өрөлдсөн. Их нэгүүлсэнгүй бусдын эрхэнд орцсон гэж. Бид бол юуны эрхэнд байгаа. Няман чимбүүн шаваандаж өрөлдсөн бас гэжтэй бид нар чинь. Их нисвансын бусдын эрхэнд орцсон. Тийм гасах шүү дээ тийм. Тэгвэл зэрэг бол жэв брэм бол энжингийн шаваандаж өрөлдөн л дээ. 10-90 хязгаарч олдохгүй нэ тийм. Юу бол их төрлөхүйтэн бол нин чимбүүн шаваандаж өрөлдөн гэж. Их нэгүүлсэнгүй бусдын эрхэнд болцсон. Нэгүүлсэнгүй эрхэнд орцсон тийм бас. Тэгээ нэгүүлсэнгүй одоо ирэхээр амьтны зовлон бүгдийг л барж үлдэхийн тулд яг хуу бурхныг товжоо болгоно гэж. Товжоо гэж олгодох юм байна тийм. Ягаад гэвэл амьтны зовлон бүгдийг баръя гэвэл бурхныг л товлохоос нааш амьтан бүгдийн зовлонг барч чадахгүй ш. Тийм учраас бурхныг товжоо болгож үлдээд тэгээд тэр товжоо бурхныхаа утгыг товлохын тулд яах вэ? Нэг арга хэрэгтэй ш. Тэр арга нь юу байх вэ гэхээр чиндэгдэн ирэмний гэж. Одоо парчин тэгүү ёсоор бол чиндэг байх юм, 6 бэлэг баримт байх юм. Тарны ёс руу орох юм бол дээрээс нь ирэмний буюу 2 зэрэг гэдэг нэмэгдэнэ. Тэдгээр тэргүүтэнд л суралцдаг тийм хүнийг л жэв чимбүү гинэ л гэж. Тэгээд бодмөрийн зулаас бол 10 догоон дундж эс гэж юм тийм үү. Дай наамхантай ганшиг шанжийн дунд өөрийн үндсэнд байгаа зовлонгоор аль нэгэн бусдын зовлон бүгдийг гэж байгаа шүү. Бүх зовлонгийн үнэнхүү барахыг бүр бүхнээс хүссэн бүр үн сэтгэлээсээ хүссэн төрлөхүйтэн тэрийг бол дээд мөн гинэ. Дээд төрлөхүйтэн гэж хэлнэ л гэж. За тэгээд төрлөхүйтэн тэр дээд төрлөхүйтэнээр бодийг бүтээхийн арган дотор бол парчин тэвг аг гэж хоёр байдгийн тэр хоёрыг бол хойно гарганаа гэж. За 3 төрлөхүйтний нэр томьёо нь нотлон буулгахын хураангуй болон за зод гэж тийм ээ. Тайлбар тэргүүтэн олон зарлигсан болоо л гэж. Жэвсэмжийн тайнд гэдгийг бол зөвхөн жээрэн бүч шинээр гаргаад ирсэн юм уу гэвэл биш вэ шүү дээ. Урд нь бол тэр жовоожийн ламдан дотор байж биш тийм ээ. Тэгвэл жовоожийн шинээр гаргаад ирсэн юм уу гэвэл үгүй юм аа тийм ээ. Юунд байна вэ гэхээр павг тогмдын дандаа баваа дууад байна гэж. Намбар дандаа баваа дуу, намдан дууа, тэгдүү, гүндүү, саяын оош тэргээд байгаа үст тийм ээ. Нянсаа, жансаа тэргээд павг тогмдын саадын ад дом намныг 7 ном байгаа шүү дээ. Павг тогмдын. Ер нь бол баргаар анаа дэвжид гэж. Жамбаатан бэрдмийн чой нишүү гэж байдаг. Майдэртэй одоо холбогдсон 20 ном гэж байдаг. Тэн дээр нэгдүгээр жамчээ дэн ордог. Жамчээ дэн. Тэгээд павг тогмдын саяын саадын ад дом намныг гээд саад дэнга гэж 5 ном байна. Тийм ээ. Газрын одоо 5 аймаг 5 ном байна. Тэгээд дом намныг 2 дом. Дом гэж нөө хураангуй гэсэн. Тэгдүү гүндүү гэж байна. Тийм ээ. Тэгва гүнжийн дом гүндүү тэгчин төм баян бийн дом тэгдүү гэдэг. Тэгээд ингээд 7 ном. Тэгтээ 12 болчихно юм тийм ээ. Тэрэн дээр
Ловыг инингийн Баргаараанаа дэвждэг гэж 8 ном. Ингээд нийлээд энэ чинь 20 ном болчихгоо шүү дээ. Энэ 20 номыг бол Жамбаатан Бэрлийн чойны шүү гэж. Майдэртээ одоо авцалдсан 20 ном гэж ярьдаг. Тэрний дандаа пава дууга гэж пав тогомдын тэр саа дэнга гэдгийг нэг байна л да. Саа дэнгагийн нэг дандаа пава дуугад бас байгаа. Тэгээд зодын тайлбарт бас байгаа гэж. За зодын тайлбар гэдэг тэр чинь зодын одоо нэг хэний тайлбар ловн лодой дамбын тайлбар бий. Гамбил тэргээ зөндөө тайлбар үү дээ тий. За тайлбар тэргүүтэн олон зарлигсан гэж. Яг бурхны доонд Жэвс өмгсөн танд байгаа юу гэдэг гийлүүл байхгүй л дээ. За Жэв чунгуу дотор бол энэ насыг цоглон авахч болон хойдыг цоглон авахч хоёр байгаа боловч энд хоёрдугаарх нь бөгөөд тэрнч илт өндрийн арга эндүрл өгөөд орсныг барих болоо гэж. За тэгэхээр Жэв чунгуу дотор бол цэндий төрлөн ба чамаа төрлөн ба гэж хоёр байгаа шүү тийм ээ. За бид нар бол цэндий төрлөн ба орчин. Хойд насаа одоо чухалчж байгааг бол чамаа төрлөн ба гэж хэлэх юм байна. За тэгэхээр энд бол энэ яг энэ үед бол аль Жэв чунгууг хэлээд байгаа юм бэ гэхдээ тэрийг Ниба хоёрдугаарх буюу одоо чамаа төрлөн баг гэж хэлэх юм аа. Тэр нь ямар гансаг байх юм бэ гэхдээ тэрийг онтоон том анарвалаа шигүүлсэн гансаг байна л гэж. Яг нэг дараа төрөлдөө нэг илт өндрийг олохын нэг эндүрлэггүй арганд орцсон. Илт өндрийн арга эндүрл өгөөд орсныг барих болоо гэж биш тийм ээ. Тийм гансгийг бол хэлмээр л гэж. За Ниваланы Жэв сүмжийн одоо Жэв сүмжийн гоо Ирэмбашин тэд гомын Жонсон гэж. 3 төрөл хүйтний үүднээс дестраш хөдөлгөөн учир шалтгаан гэдэг. За тэрэн дотор бол 2. Нэгдүгээрт нь юу гэж байна? За 3 төрөл хүйтний мөрийн үүднээс хөтлөхийн утга нь алин муу юм бэ? За Ирэмба гэдэг зэрэг горим термит хөтлөхийн учир шалтгааныг үзүүлэх болоо гэж. Эхлээд 3 төрөл хүйтний мөрийн үүднээс хөтлөнө гэдгийн утга нь юу юм? Тэгээ дараа яг тэр дараалал термит хөтлөхийн учир шалтгаан нь юу юм бэ гэдэг энэ хоёрыг үзүүлчихнэ гэж. Анхных нь за термит 3 төрөл хүйтэнд номлосон боловч их төрөл хүйтний мөрд бусад хоёрын мөрөнч хураагдах учраас тэр хоёр нь их хөлөгний мөрийн гишүүн мөн гэж ловн дааймбэр зарлигдсан болоо. За тиймээс энд орчлонгийн амгалан төдийг олгодохунд үлддэг бага төрөл хүйтэн болон орчлонгоос гитлэх төдийг өөрийн тусад олгодохунд үлддэг дунд төрөл хүйтний мөрд хөтлөж байгаа бишээ. Тэр хоёр луга нийтлэг зарим нэгэн мөр нь их төрөл хүйтний мөрд хөтлөхийн бэлтгэл болгож үйлдээд зарим нэгэн мөрийг тийм ээ их төрөл хүйтний мөрд хөтлөхийн бэлтгэл болгож үйлдээд их төрөл хүйтний мөрийг судлахын гишүүнд үлдэж байгаа юм болоо гэж. Тэгэхээр зэрэг Жэв сүмжээ ламжаагоо хөтлөнө гэдгийн утга нь бол энэ юм байна. Эхлээд яг Жэв чуун болгочоо дараа нь Жэв бэрэн болгоо тэгээ дараа нь Жэв чимбүү болгох юм уу? Биш юм. Ерөөсөө шууд л хүнийг Жэв чимбүүд болгох гэж байгаа юм. Гэхдээ Жэв чимбүү болгохдоо яах юм бэ гэхдээ зэрэг эхлээд Жэв чуунуудтай бас нэг нийтлэг нэг зам мөрөөр дамжаад тэгээ Жэв бэрэнтэй бас нэг нийтлэг зам мөрийг бясалгаад тэгээд Жэв чимбүү болдог юм. Яагаад гэвэл тэр Жэв чуунууд нь төмөнгийн Жэв чимбүүтэй төмөнгийн тэр нийтлэг нэг зам мөр үүдвэ ш тийм ээ. Тэдгээр чинь заавал Жэв чимбийнхаа ламынхаа ондоо яндаг нь болдог юм тийм ээ. Өмнөх бэлтгэл нь тэгээд нэг хэсэг нь болдог юм. Тэгэхгүй бол Жэв чимбэ лам шууд төрөхгүй. Тийм учраас л тэр 3 төрөл хүйтний замраар хөтлөнө гэж яриад байгаа болохоос биш. Эхлээд Жэв чуун болгоод тэгээд нэг хэд хоногийн дараа Жэв бэрэн болоод тэгээд нэг хэд хоногийн дараа Жэв чимбэ болно гэх. Тийм бол биш юм. Гэж байна шүү дээ тийм ээ. Термит 3 төрөл хүйтэнд номлосон ч гэсэн их төрөл хүйтний мөрд бол нөгөө хоёрынх нь зам мөр нь бол хураагдах юм аа гэж. Энэ одоо Жэв чуунууд нь төмөнгөл ав Жэвэрэн төмөнгөл ав хоёр тэндээ дүүлчихнэ гэж. Яагаад дүүлж байгаа юм бэ гэхдээ тий дүүлчихнэ. Тийм учраас тэр хоёрыг их төрөл тэгчинжийн ламжийн тэгчин ламынхаа яндаг юм аа гэж ловн даайм зарлигдсан байна шүү дээ тийм. За тиймээс энд бол яах ч юм бэ гэхдээ зэрэг Сэрдвийн дэва замлаж орчлонгийн амгалан төдийг л зөвхөн орчлонгийн амгалан төдийг л товжоо болгоцсон тэрийг л олох юмсан гэж байгаа. Тим Жэв чунгуу хөтлөх юм уу үгүй ээ гэж. За мөн Жэв бэрэнтэй ч гэсэн орчлонгоос гэтлэх тарав төдийг л тийм ээ. Нэг одоо орчлонгоос гэтлсэн тарав төдийг л зөвхөн өөрийнхөө тусдал одоо олгодохуун болгоод тэрийг олох юмсан гэж явж байгаа. Тим Жэв чуун Жэв бэрэнгийн лам руу одоо хөтлөж байгаа юм уу үгүй юм аа.
Харин тэр хоёр дээ нийтэн түмэн тэр хоёр лугаа нийтлэг зарим нэгэн зам мөрн мөрийг мөр нь бол Жэв Чимбүн ламд одоо хөтлөхийн ондоо юм байна гэж бэлтгэл юм байна. Тийм учраас тэр нь бол Жэв Чимбүн ламынхаа бол яндаг болгож байгаа юм. Тэгээ тэнд хөтлөж байгаа маа гэж. За Ниваданы жунцсан ойдон гойваа гэж. За нэг Ирэмба тэдвийн жунцсан. За ингэж одоо хөдөлтгийн учир шалтгаан. Тэгээд гойв гэхэлэр хэрэг болоо гэж. Анхных нь за их хөлгөнд орох үүд нь бодийн дээдэд сэтгэлийг үүсгэх ямагт мөн бөгөөд тэр үндсэн төрвөөс бодисатын явдалд орохоогоос бодийн сэтгэл төрөх болвоос агшнаар тийм ээ яг тэр агшнаар орчлонгийн гянданд дамбин гэж за хүлэгдсэн энэт доройтсон нугууд амгалан залрахстын хөвгүн хэмээн өгүүлэгдэх хийгээд хэмээн зарилгасан мэт бод садва хэмээх нэрийг олоод шүтэн тэр нь бол их хөлгөнд багтах бөгөөд за тэрэн доройтвоос их хөлгөний дотроос томбор гэж за гарах болохын тулд болоо. За тиймээс их хөлгөнд орохыг хүсэгч нар бээр сэтгэл түүнийг олон үүднээс шамдаад үүсгэх хэрэгтэй бөгөөд түүнийг үүсгэхэд эхэнд нь сэтгэл түүнийг үүсгэхийн тус эрдмийг бясалгаад тус эрдэмд нь дуршил хүчтэй дуршлыг арвижуулах нэг болон 7 гишүүнт авралыг одуулахлуугаа сэлт одоо хэрэгтэй гэж лавдуй болон жонжигоос зарлигдсан болоо. За тэрмэт зарлигдсан тус эрдэм ч хурааваас 2 юм аа. Ахуй үйс болон эцэс хойдын тус эрдэм болоо. За ач тус болоо ч гэсэн болох юм паян. За анхных дорч муу зяанд үл унах хийгээд сайн төрөл төрөх 2 бөгөөд сэтгэл тэр төрвөөс муу зайны уг шалтгаан урд хураас нь ариусгах хийгээд хойшид хураасны үргэлжлэл нь тасрах бөгөөд сайн төрлийн уг шалтгаан урд хураасны нугууд нь түүгээр эзлэгдснээр агуу ихээр аривжих хийгээд шинээр үлдэх нугууд нь ч түүгээр өдөөгдөөд түүгээр бүхнээс өдөөгдснөөр барагдахын хязгаар байхгүй болно. Эцсийн тус гэтлэхгүй болон бүхнийг бодоогч нугууд ч сэтгэл түүн дээр шүтээд амар хэлбэр бүтээхэд сэтгэл түүн дээр одоо шүтээд амар хэлбэр бүтээхэд өмнө нь ахуй үйс болон эцэс хойдын тус эрдэм дор олохыг хүссэн засвар үгүй нэгэн олохын хүсэл тийм ээ засвар үгүй нэг үгүй аваас тус эрдэм тэдгээр нугууд сэтгэлийг үүсгэхгүйгээс гарснаар сэтгэл түүнийг үүсгэхэд шамдаж үйлдэх болоо хэмээн өгүүлвч үг төдий мөн гэдэг нь өөрийн үндсэнд ажиглаваас маш их тодорхой байна л гэж. Одоо ингээд жунцсан дүүлжил байгаа юм да тийм ээ. Их хөлгөнд орохын үүд нь бол мэдээж жанчивчийн сэм юм. Жанчивч огт сэмжэдв ба гэдэг чинь бодийн дэд сэтгэлийг үүсгэхгүй чинь бод сэтгэл юм аа гэсэн. Яагаад гэвэл индэ гэж биш тийм ээ. Индэ гэдэг чинь яагаад одоо араас нь учир шалтгаан гарах гэж. Яагаад гэвэл тэр бод сэтгэл үндсэн төрөх юм болов тэр хүн сая бод садва болно. Их хөлгөнд орно. За тэрийг хаана тэг зарлигсан юм бэ? Жонжигт гарсан байна тийм ээ. Жанчив сэмжээ гэж. Жанчивчийн сэм жэвэрж ирнэ гэж тийм ээ. Хэрвээ ямарваа нэгэн бодгаадын үндсэнд л бодийн сэтгэл төрөх болох юм бол яг бодийн сэтгэл төрсөн тэр агшнаас л тэр бодгаалч өөрөө орчлонгийн гянданд үйл нисвансын хүлээсээр одоо хүлэгдэтсэн тэгээд орчлонгийн одоо зовлонгийн зовлон, уруухийн зовлон түгээ одоо чаваад үдчийн дунд буюу түгээмэл хуран үдхийн зовлон тэргүүтээр одоо ингээд нэрвэгдсэн тийм нямтагва тийм ээ. Энэ л доройтсон амтан байлаа ч гэсэн тэр амтныг яах вэ? Дэшиг намжийн сарай гэж амгалан заларсан бүгдийн одоо хүү бурхны одоо хөвгүн жасрай гэдэг тийм тэгж одоо нэрлэгднэ тийм ээ. Жигдэн таамар жавын чагжирж үр гэж араас нь байгаа ш тийм ээ. ертөнцийн тэнгэр хүмүүсийн бод мөргөлийн орон болно гэж ингэж зарлигдсан юм байна. За хэмээн зарлигдсан мэтэл бодийн сэтгэл үндсэн төрөх юм бол бодсодва хэмээх нэрийг олоод шүтэн тэр нь бол их хөлгөнд багтнаа гэж их хөлгөн рүү орно. Хэрвээ тэр бод сэтгэл доройтох юм бол их хөлгөний сүргээс бол тасарнаа л гэж. Их хөлгөний дотроос бол яг тон гэдэг чинь гарчнаа гэж. Их хөлгөнд орох уу орохгүй юу гэдэг бол донд догсноор хэлэх нь.
хэлэхгүй тийм ээ. Энжингийн самбар хэлэх нь хэлэхгүй шүү дээ. Ганцхан сэмжээр л хэлнэ. За тийм учраас их хөлгөнд орохыг хүсэгч нугууд бол эхлээд яг бод сэтгэл түүнийг олон үүднээс нь одоо шамдаад ингээд үүсгэх хэрэгтэй юм гэж. За бод сэтгэлийг үүсгэхэд хамгийн түрүүнд яг бод сэтгэлийг үүсгэхүүл ямар тус эрдэнэтэй юм бэ гэдэг тэр паянгийг гомох хэрэгтэй. Ямарваа нэг юмыг одоо эхлээд бод сэтгэлийг үүсгэх гэвэл тэр хүн за нэг бод сэтгэлийг үүсгэх юмсан гэдэг нэг дор хүсэл хэрэгтэй юм шүү дээ тийм ээ. Дор хүсэл байхгүйгээр зүгээр аян шууд тэр юм руу орно гэж байхгүй шүү дээ тийм ээ. Дор хүсэл ирэх. Дор хүсэл төрөхөд яах вэ хөхтэй зэрэг тэр юмны паянгийг харж дор хүсэл төрдөг юм. Бод сэтгэл чи ийм тус эрдэнэтэй, ийм ачтай юм байна шүү, ийм хэрэгтэй юм байна шүү гэдгийг мэдчихэж тэгээд тэнд бол нэг проваж хэлнэ гэж байна. Дор хүсэл төрдөг. За тэгвэл бод сэтгэлийн паян юу байх вэ хөхтэй зэрэг тэгж байж паянла порошиг пэлвашигдан гэж байгаа юм тийм ээ. Тэгээд тус эрдэнэт нь бол эрдмийн одоо үзээд тэгээд тэнд нэг про гэдэг нэг одоо тэр бод сэтгэлийг олох юмсан гэсэн тийм дур шүг гэж тэр хүч энэнийг бол арвижуулах хэрэгтэй. Тэгээд бод сэтгэл төрхийн бас нэг жүү хэрэгтэй өстэй. Жүжин, түнжин тэр нь юу гэхээр яндаг дүн бүргэн. Нэг өсөндөө бод сэтгэл чинь маш одоо тийм буянтай сэтгэл учраас тэрийг төрүүлэхийн тулд нэг буян хураах хэрэгтэй шүү. Буянгүй хүнд бол бас нэг бод сэтгэл төрөхгүй. Тийм учраас яндаг дүн хэрэгтэй. Өөрийн зүгээсээ яндаг дүн бодоо өргөж буян хураана. Тэгээд бурханд одоо даатгсан тийм жамд хэрэгтэй. Тэгэх юм бол түнжин дамжид цагнаар бод сэтгэл төрнө гэж. Яндаг дүн баадан жамдоод нь яваа. Гойвор гэж хэрэгтэй юм а гэж лавдөө жонжогоос хуйланд нь айлдсан. Жонжиг дотор нь тэрчгээр яндаг дүн бүтргтнэр явж байгаа шүү дээ тийм ээ. Жонжигч яндаг дүн байгаа шүү. За тэдэр сүмбийн паян яан дүүна нийдэг. Тэрмэт зарлагсны тус эрдэнэч хураах юм бол яг хуу тэр паянгийг хураах юм бол хоёр янзын паян байна. Найгавчийн паян, тартгийн паян дөрөвнийхтэй адилхан. Найгавчийн паян юу байх вэ? Бодийн сэтгэлийг төрүүлэх юм бол муу зянд унахгүй. Цайн төрөл төрнөө гэсэн тийм паян байна шүү дээ. Тийм ээ. Бурхан багшийн урд төрөлч гэсэн одоо тамд байж ухна бод сэтгэл үүсгээд үүсгэсэн төдийг өөрөө тэндээс гэтлээ сайн төрлийг авдаг гэсэн тийм ээ. Гэх мэтийн байдлаар бол найгавчийн паян нь бол муу зянд унахгүй сайн төрлийг одоо олдог гэсэн тийм паян байх. Сэмдэж яана гэж сэтгэл түүнийг төрүүлвээс л муу зяан явах шалтгаан. Яагаад муу зяанд ундаг хүн байх гэхээр бод сэтгэл төрчих юм бол муу зяан явах шалтгаан урд хураасан нугууд нь ариусчих. Одоо арилна. Хойшид хурааснных нь бол хураахын үргэлжлэн тасрна. Хойшид бол бод ямар ч үйл хийсэн бод сэтгэлээр өдөөгдөж хийх учраас бод сэтгэлээр өдөөгдөж хийсэн үйл болгон бол бурхны хутгийг олохын уг шалтгаан болно гэхээс муу зайнаа уг шалтгаан болно гэж байхгүй юм тийм ээ. Тэр итгээд одоо дэдүн нинж чимбүү гэдэг хүн уг нь бол хүн алсан шүү дээ тийм ээ. Тэгсэн мөртлөө тэр нь бол нүгэл болоогүйгээр үл барам нилээ их буян хаац гэж тэргээр. Тэр л өөрт нь бол зөндөө ярьж байсан шүү дээ тийм ээ. Дэдүн нинж чимбий орж уг бол олж мэдэх хэрэгтэй гэж. Даймбралаа мөн би мариг байхгүй. Нэгэн чихтэл ерөөсөн тэр амьтны төлөө гэсэн тийм сэтгэл байх юм бол тэгээд одоо дагсаавын жанчсан банарт луагийн дүн нагантсан шүү дээ. Одоо өөр одоо тийм арилсан газрын бодисодва. За ер нь саа тавлсан тийм ээ. Ер нь бол тонлмаас дээшээгээ ер нь хотогт бодисодванаар бол луагийн дүн бол хийж болно гэж нагантсан. Тэгээд луагийн дүн яагаад нагасан юм бэ гэхээр зэрэг тэдгээр бол одоо биеэрээ болон хэлээрээ ямар ч юм хийж байсан тэр дандаа амьтны тус болсон юм. Амьтны тусгүйгээр бол тийм юус хийхгүй. Луагийн дүн нагасан гэж. Тэгэхээр ер нь бол буян болох уу нүгэл болох уу гэж гадныхаа үйлдэлээр бол болохгүй юм шүү тийм ээ. Дотоод сэтгэлийн гүндэн гэрээ болно л гэдэг юм. За диндон жүү гэж тийм ээ. Сайн төрлийнх нь уг шалтгаан урд хураасан нугууд нь түүгээр эзлэгдснээр тэр бод сэтгэлээр сэгнэгдснээр тийм ээ. Урд одоо хураацсан буйны үйл байж байгаа. Сайн төрөл авах буйны үйл байж байгаа. Тэр нь бод сэтгэлтэй болчихдоор бод сэтгэлээ тэр нь сэгнэгдэнэ. Тэгээ бод сэтгэлтэн тэрийг чи эзлээд яачих нь шүү дээ. Нэгэсэндээ одоо тогоон дотор ус байж байхад тэр нь сүү хийгээ самарчих юм бол тэр ус чинь нэлен хөдөө цагаан болчихно шүү дээ тийм ээ. Тэрэн шиг л бод сэтгэл одоо төрчингүүтэл тэнд байсан буйнууд бол бүгдээрээ л одоо бод сэтгэлээр эзлэгдээд жачир пэлвад агуу ихээр одоо аривчна гэж. Шинээр үйлдэлсэгт нугууд нь ч түүгээр өдөөгдснөөр бод сэтгэлээр өдөөгдсөн учраас барагдахын хязгаар байхгүй болно гэж. Энэ хоёр хооронд жоох ялгаа гарч байна шүү тийм ээ. Урдны хийсэн буйнууд бол аривчнууд гэхээс биш. Яг уу садвын таа мэд болох уу? Болохгүй нь шүү дээ тийм ээ. Яагаад гэвэл зэрэг урд үйлдэлсэн буйн нь зарим нь бол яг хөөхтэй зэрэг зөвхөн өөрийнхөө төлөө 10 хоноо зөвхөн өөрийнхөө төлөө гэсэн гүндэгээр хийсэн буйнууд энэ төлөө байна шүү дээ. Тэгэхээр зэрэг садвын таа мэд бол болохгүй нь тийм ээ. Харин шинээр одоо хурааж байгаа буйн бол бүгдээрээ хамаг амьтны тусын тулд гэсэн бод сэтгэлээр өдөөгдсөн учраас бол бурхан болох
болтол бол садвын таам эд юм гэж. За тартгийн дон эцс хойдын хэрэг нь юу байх вэ гэхээр тараваатан тамжид чамбаанууд юм аа гэж. За тэр тамжид чамбаан намжаа сэмд тараваатан тамжид чамбаанууд ч гэсэн сэтгэл түүн дээр шүтээд бод сэтгэл дээр шүтээд амар хэлбэр одоо бүтдэг юм аа. Бүтэх юм аа гэж. За энэ тос эрдэмийн юм. Тэгтээ зэрэг эхлээд тэр найгууд нь тартгийн паянгуудад нэг тартгийн паянг олох юмсан гэсэн тийм нэг хүсэл засвар үгүй тийм ээ. Жойма гэдэг чинь засвартай гэсэн үг шүү дээ. Тэгээ засвартай гэж юу хэлээд өнөөхдөр бид нар хүчээр нэг хойд наснда сайн төрлийг олчих юмсан гэдэг хүчээр нэг ингээд бодож байгаа бол яг жойма байгаа шүү тийм ээ. Хүчилж гаргаж ирээд байгаа учраас жойма. Бид одоо бурхны утгыг олъё гэж ингээд бодоорой гэхэд бол өнө хүчээр ингээд бурхны утгыг олох юмсан. Тухайн үедээ бол яг бурхны утгыг олох юмсан гэж тэр хүн үнэн сэтгэлээс бодож байгаа. Гэхдээ тэр бодол нь бол аяндаа биш хүчилж гаргаж ирж байгаа учраас жойма. За жойма юм ба гэдэг чинь ерөөсөө ямар ч хүчлэх хэрэггүй цаанаасаа гарч ирээд байгаа. Бидний ням болоо жойма маян болчиход байгаа шүү дээ. Цаанаасаа л одоо нэг хүнд уурсан бол зүг зүгээр юм хийж байсан ч гэсэн гинтэл тэр уур цаанаас ингээд хурж идэг тийм. Жишээлх юм бол өөр одоо бие бүлзэндээ байдаг шүү дээ. Хүүхэд нас орсон их хүн болоод ингээд зүгээр цаавууж хүнтэй юм ярьж байсан ч гэсэн цаана нэг тийм нэг одоо нэг харуулсал гашуудлан ингээд цаанаас нь аяндаа гарч ирээд байдаг гэдэг шиг. Тэрэн шиг жойма маян багт тиймэрхүү юм байна. Жойма маян ба тийм ээ засвар үгүй нэг л байхгүй бол тус эрдэм тэдгээр нугууд нь сэмждээс гардаг юм аа гэхдээ зэрэг чинь гардаг юм аа гэснээр сэтгэл түүнийг үүсгэхэд шамдж үйлдэх болоо хэмээн өгүүлвч тэрнүүд үг төдий юм аа гэдэг нь өөрийн үндсэнд ажиглал бас маш тодорхой байна гэж байна шүү. Тийм учраас эхлээд ямар ч байсан тэр бод сэтгэл үүсгэх гэж байгаа хүмүүнүүд эхлээд хойд насндаа сайн төрлийг олчих юмсан муу зэн дараа төрөлдөө муу зэнд унахгүй юмсан сайн төрлөө олчих юмсан гэсэн нэг тийм нэг засваргүй нэг тийм хүсэлтэй хүн байдаг. Тэгээд мөн энэ орчлонгоос ч гэтлээд нэг одоо нэг энэ орчлонгийн зовлонгоос нь бүрэн ангиж ирчих юмсан энэ орчлонгоос нь бүрэн гítэлчих юмсан гэсэн нэг тийм одоо нэг хоормоггүй тийм хүсэлтэй хүн байна. Тэгээд тийм хүндэл энэ бод сэтгэл чинь ийм тус эрдэнтэй юм шиг үгүй ямар сайхан тус эрдэнтэй юм бэ гэдэг тэр бод сэтгэлээр шууд орно гэж. Түүнээс хойд наснда одоо яасан ч яах вэ? Хойд нас байгаа ч юм бол үгүй ч юм болооч гэдэг юм. Айдас бол хойд наснда яасан ч яах вэ? Гайгүй төл олчих байлгүй дээ ч гэдэг юм. Нэг тийм хүчлэхгүй байгаа хүнд бол бод сэтгэлийг үүсгэхдээ зэрэг чинь хойд наснда муу зэн дундг юм, сайн төрлийг олдог юм. Орчлонгоос одоо маш намхан гэдэлдэг юм аа тэрхэд. Нэг сэтгэлийн хөдөл төрөхгүй байна гэдэг чинь тэр бод сэтгэлийн тус эрдэнд бол нэг тийм прова гарахгүй шүү дээ. Тэр прова гарахгүй нэг чинь бод сэтгэлийг үүсгэхэд үүсгэнэ гэдэг нь бод сэтгэлийг үүсгэж байна гэдэг байгаа нь бас цэгцэн болж байна л гэдэг нэг шинж явуулж байна шүү дээ. Маш тодорхой юм аа гэж. Тийм учраас бол бод сэтгэлийг үүсгэх их хөлгөнд орох чинь бод сэтгэлийг үүсгэх шүү дээ. Тэгэхээр бод сэтгэлийг үүсгэхийн өмнө ямар ч байсан орчлонгоос гэтлэх юмсан гэсэн нэг хоормог хүсэл төрсөн байх нь шүү дээ. Тэрий чи юугаар төрүүлэх вэ? Нөө жебрэнд төмөнгөл амар төрүүлнэ шүү дээ. Хорвын дунд юм томжиж нөө нэг дэмбаши хорвын дунд тэрийг гомжиж тэгж төрүүлнэ шүү дээ. Мөн одоо бод сэтгэлийг их хөлгөнд орох гээд бод сэтгэлийг үүсгэж байгаа юм чинь бас нэг хойд төрөлдөө муу зэнд унахгүй юмсан сайн төрлийг авах юмсан гэсэн хуурмаггүй тийм хүслэмэл төрсөн байх нь шүү дээ. Тэрий чи юугаар төрүүлэх вэ гэдэг тэр жив чумуудан төмөнгөл амар төрүүлнэ шүү дээ. Тийм учраас жив чумуудан төмөнгөл живийн төмөнгөл хоёр жив чимбийн ламжийн өмнө заавал хэрэгтэй байна. За түүн дор ондоо гэхэр эхлээд илт өндөр магад сайны тус эрдэм хоёулан нёо дэла гэж. За тэр хоёуланг гэсэн үг юм байна. Тийм дээ гэдэг нь урагшин татаа тэр хоёуланг олохын хүслийг үүсгэхэд төрөлхүйтэн дунд баг дунд луга нийтийн санааг үүсгэх хэрэгтэй болоо гэж. Гэхдээ зэрэг бол бод сэтгэлийг үүсгэхийн өмнө бод сэтгэлийн тус эрдмийг санах хэрэгтэй. Бод сэтгэлийн тус эрдэм гэдэг нь юу байдаг вэ гэхээр зэрэг бол онтоо ээлэг хоёр байна гэсэн шүү тийм ээ. Найгуу онтоо тартаг ээлэг байна гэх. Тэгэхээр найгуу онтоо тартаг ээлэг хоёрыг бол хүссэн одоо найгууд ахуй үстэй тийм ээ төр зууртаа ямар ч байсан орчлонгийн сайн төрлийг олоод эцс хойдоо орчлонгоос бүрэн одоо гэтэлсэн магад сайн буюу нирваныг олох юм сан гэсэн тийм одоо хүсэл бол төрөх хэрэгтэй. Тэр хоёр хүслийг төрүүлэхдээ жив чүмбрэндэн төмгийн самбыг үүсгэх хэрэгтэй юм аа гэж. За термит тус хоёр тус эрдмийг олохын хүслийг төрүүлээд тус эрдэмт сэтгэлийг бяцлагаас гэж. За хоёр тус эрдмийг нь олох юмсан гэсэн хүслийг төрүүлээд
Тэгээ тос эрдэмт сэтгэл гэдэг нь бод сэтгэл шүү дээ тийм. Бод сэтгэлээс тэр хоёр тос эрдэм гарах юм байна. Тийм учраас паян ни гэдэг нь айгу онтоо тартаг ээлэг юм. Паян жинжийн сэм нь бол жанчвчийн сэм юм гэж. За түүний гомбоно гэдэг бяцлаг бас сэтгэл түүний язоор асархуй болон нэгүүлсэнгүй гүйсэх хэрэгтэй юм аа. За тэр нь ч өөрөө амгалангаар хоосорсон хийгээд зовдонгоор нэрвэгдэн орчлонд тэнүүчлэх ёсыг санаваас шар усн йогл гэж. За хөдлөх үгүй нэг дор амьтан бусад амгалангаар хоосорсон хийгээ зовлонгоор нэрвэгдсэнд үл тэсэхгүй эрхийн газар байхгүй бөгөөд бодисатын явдалд орохоогоос амьтан тэдгээр нугуудад урд тэдгээр нарт урд өөрийн тусдаж энэ мэтийн сэтгэл зүүдэнд нь ч эс зүүдлэгдсэн аваас бусдын тусад хаанаас төрхөвдөө хэмээн зарлигдсан болоо. Тиймийн тул баг төрөлхүйтний үсэд өөр дороо муу зайны зовлонгийн хорлол буусан ёс хийгээд дундын үсэд тойрын наяа гэж өндөр язгууртч зовлон хийгээд амирлангүй амгалан байхгүй ёсыг санаад түүнээс дэнэ нинт жүрвэн. За тэгээд садан болсон амьтан нугуудад ч өөрийн доройтол дор жишээд бяцлагснаар асархуй болон нэгүүлсэнгүй төрхийн уг шалтгаан болохыг. Түүнээс бодийн сэтгэл төрөх учраас баг дунд луга нийтийн санааг судлах нь бодийн сэтгэл засвар үгүй төрхийн арга мөн болоо гэж. За засвар үгийг төрүүлэхийн арга мөн болоо гэж хэлэх юм. За тэр мэт хоёр тус эрдэмийг эрдэм дор тийм ээ хоёр тус эрдмийг олохын одоо хүслийг төрүүлээд тэгээд тэр хоёр тус эрдмийг олохын тулд нэгэсэндээ найга ахуй үстэй орчлонгийн одоо сайн төрлийг болоод эцэс хойдоо орчлонгоос бүрэн гэцэлсэн магад сайн буюу нирванд хүрэхийн тулд тэр хоёр тус эрдэм хаанаас гардаг юм бэ гэхтэй зэрэг бод сэтгэлээс гардаг юм байна. Тийм учраас тийм хоёр тус эрдэмтэй бод сэтгэлийг бяцлах юм байна. За бод сэтгэлийг бяцлахад бод сэтгэлийн одоо язоорыг эхлээд үүсгэх хэрэгтэй. Бод сэтгэлийн язоор нь юу юм бэ гэхээр жамб нинж хоёр юм байна. За жамб нинж хоёрыг үүсгэхэд яадаг юм бэ гэхээр зэрэг өөрөө амгалангоор хоосорсон хийгээд зовлонгоор нэрвэгдэн орчлон тэнүүчилж байгаа энэ ёсыг санаад тэгээд үнэхээр одоо би энэ орчлонгийн зовлонгоос гарах юмсан нэг бүрэн одоо амар амгалан төгс амар амгалан олох юмсан гэсэн тийм одоо бүр нэг шар усны нөхөн одоо ингээд хөдөлмөр шар ус нь бүр босмоор гэсэн үг юм байна. Баваа йогл гэж. Шар ус нь одоо йогл гэж хөдөлнө гэдэг нь шар ус нь босох үст тийм нэг одоо үгүй аваас тийм ээ. Тийм юм бол байхгүй болов гэж медва шиглаа гэж байна. Тийм сэтгэл хөдлөл байхгүй болвол ер нь баваа йогл гэдэг чинь ер нь сэтгэл хөдлөлийн нэр шүү дээ тийм ээ. Сэтгэл хөдлөх тийм байхгүй болвол өөрийн төлөө тийм байхгүй болвол шимжаа шангаж бусад амьтны амгалангаар хоосорсон зовлонгоор нэрвэгдсэнд бол тэсэхгүй тэдгээрийг одоо асардаг нэгүсэлдэг тийм одоо асархуй нэгүсэнгүй сэтгэл бол ирнэ гэж одоо байхгүй маа гэж. Тэгээ байхгүй учраас шалтгаан юу гэхээр жонжих дотор амьтан тэдгээр нарт урд өөрийн тухайтж энэ мэтийн сэтгэл зүүдэнд нь ч эс зүүдлэгдсэн болвоос бусдын тусад хаанаас төрөх вдэ гэж. Тэгэхээр арангийн дондуу диндаасэм гэдэг нь нөгөө нэг орчлонгийн зовлонгоос одоо ангижрий нирваны амгаланд хүрий орчлонгоос бүрэн одоо гитлий гэсэн тийм сэтгэл тэдгээр амьтанд өөрийнхөө тухайд тийм сэтгэл төрөөгүй байж бусдын одоо төлөө хаанаас төрөх вдэ гэж. Өөрийнхөө төлөө зүүдэнд нь ч гэсэн нэг орчлонгийн зовлонгоос ангижрах юмсан нэг бүрэн амар амгаланд төгс амар амгаланд хүрэх юмсан гэсэн тийм сэтгэл төрөөгүй байж бусдын тусад бол хаанаас төрөх вдэ гэж. Нэгэсэн доо магад гарахын сэтгэл бол өөрийнхөө төлөө орчлонгоос ангижрий гэсэн сэтгэл байх юм бол магад гарахын сэтгэл болчихно. Тэр нь бусд дээр тэрийг амслах юм бол нинж болчихно шүү дээ. Жамб нинж болчих. Тэгэхээр зэрэг өөрөө одоо орчлонгийн зовлонгоос ангижрья гэж бодож байгаа бол магад гарахын сэтгэл юм. Бусдыг ч гэсэн би ингээд орчлонгийн зовлонтой байгаатай адилхан бусд ч гэсэн тийм байна. Бусдыг зовлонгоос ангижруулах юмсан гэвэл нинж болчихно. Тийм ээ. Өөрөө нэг би чи амгалангаар хоосорсон байх шүү дээ. Тийм учраас нэг бүрэн төгс одоо амар амгалан олж авах юмсан гээд нирванд одоо хүрэх юм бол тэх юм байна. Тийм учраас нирванд хүрэх юмсан гэж бодож байгаа бол энэ бол одоо 5-5 доо нэгс нирваныг хүссэн магад гарахын сэтгэл болчихно. Бусад амьтанд тэр амгалан өгөх юмсан гэвэл жамп болчихно. Тийм ээ асархуй сэтгэл болчихно. Тэгэхээр ер нь бол энжигийн самб гэдэг бол нэг л
жамб нинж 2 гэдэг бол нэг юмны хоёр тал шиг бол юм л да. Нэг зоосны хоёр тал гэдэг шиг. Өөр рүүгээ харах юм бол энжин, бус руу харах юм бол жамб нинж болох. Тиймэрхүү юм. Тэгтээ зэрэг заавал яах вэ хөхтэй зэрэг л үнэхээр одоо бод сэтгэлийн язоор нь юу вэ? Жамб нинж байна. Жамб нинж төрөхөд өмнө заавал яах вэ? Энжин төрөх хэрэгтэй л гэж байна. Энжин байхгүй бол жамб нинж бол жинхнээрээ бод ирэхгүй л гэж. Тэгтээ эхлээд өөр рүүгээ харж байж дараа нь бусдыг гинүүхээс биш. Тийм ээ. Өөртөө энэ мэтийн сэтгэл төрөөгүй бол бусдын тусад хаанаас төрөх вэ гэж жонжигт харилцсан байна гэж. За дийн чирэг. Тийм учраас төрөлхүйтэн баг төрөлхүйтний үсэд өөртөө муу зайны зовлонгийн хорлол буух ёсыг санах юм. Тэгээд бусдыг муу зайнаас аврах юмсан гэсэн. Өөрөө муу зайнаас гэтлэе гэж бодож байгаа нь бол баг төрөлхүйтний санаа юм. Бусдыг муу зайнаас гэтлэх юмсан гэж бодож байвал тэр нь бас л жамб нинж рүү орж ш тийм ээ. За дунд төрөлхүйтний үед бол тойрын наяан гэхээр өндөр язгууртч гэсэн зовлонтой байна шүү дээ гэдэг ясыг санаад. Тэгээд хичнээн одоо орчлонгийн сайн төрлийг авсан ч гэсэн тэнд шийдэ мэцэл гэж байна. Шийдэ гэдэг нь амарлингуй амгалан бол байхгүй юм байна гэдэг. Тэр ясыг санаад. Гэтэл нөгөө нэг тэр орчлонгийн сайн төрлийг ч олдсон бай, муу төрлийг ч олдсон бай. Тэгээд ямар ч байсан нэг амарлингуй амгалан байхгүй зовлонд нэрвэж байгаа тэдгээр амтэн цөмөрөө миний нин гэж байна тийм ээ. Нинд жирвэн гэж садан болцсон. Тэгэхээр садан болцсон тэр амтэн нугуудаас чи өөр дорон одоо жишээд өөрийнхөө нямлаа багна гэж доройтол жишээд одоо бясалгаснаар асархуй болон нэгүсэнгүү төрхийн уг шалтгаан болох юм гээд. Тэгээд тэр асархуй болон нэгүсэнгүү сэтгэлээс чинь бодийн сэтгэл төрдөг учраас баг дунд луга нийтийн одоо санааг бол судлах нь бод сэтгэл засвар үгүй одоо төрүүлэхийн 5 юм уу гэж арга муу юм аа хамгийн сайн арга юм аа гэсэн байна.